За намын даргын хувьд бол намын удирдах зөвлөл болон намын баг хурлыг ойрын үед хуралдуулъя гэдэг асуудлыг хөндөж ярьсан. За миний хувьд бол тооцтгож яг энэ хурал дээр юу ярих гэж байгаа юм бэ? Хэрвээ таны гэр бүлийн болон өөр хүүхэдтэй холбоотой үүссэн асуудлыг буюу энэ улс төрийн ёс зүйтэй холбоотой асуудлыг намын удирдах зөвлөл юм уу баг хурлаар яриулах гэж байгаа бол энийг зөвшөөрөхгүй шүү. Намын хамт олон таны гэр бүл хүүхдтэй холбоотой ийм ёс зүй асуудлыг нийтээрээ яриа санал хураахдаг байгууллага бол одоо бас бид нарыг бүгдийг татаж оруулаад өөрөө магадгүй одоо улс төрийн хүрээнд шийдвэр гарах боломжтой асуудал дээр парламентыг татаж оруулаад намын одоо бүх гишүүдийг татаж оруулаад энэ бол намын гишүүдийн асуудал биш шүү дээ. Намын гишүүд энд хариуцлага үүрэх ёстой хүмүүс биш. Энэ хүмүүсийг одоо оруулж ирэх гэж байгаа бол энийг чинь зөвшөөрөхгүй шүү. Тэгээ яхаараа ийм удаан одоо байр суурь илэрхийлэхгүй. Тэгээ энэ ордноор дүүрэн та хэд одоо энэ хулан тагчиж гэсэн байж гисэн биз дээ. Намайг гэсэн гарахад бүлтэлцүүлээл энэ бүх гишүүд чинь бүлтэлцээл юу гэж хэлэхээ мэдэхгүй намын даргаагаа одоо яачаар нэг буруутсдаг юм болоо хамгаалахаар буруутсдаг юм болоо жилгийн болж шүү дээ чинь. Энэ ордон чинь хошин шиг цаашаа юм болж шүү дээ. Тэгэл гачаа хачин тайлбар явагдсан. Хачаа хачи эхнээсээ бүгд онгоонд ороод ерөөсөд ер нь улс төрийн хариуцлага хүлээхгүй л гэдэг байр суурьтай л байгаа мэн гэж ойлгож байна. Одоо тэгэл байгаа юм байлгүй да одоо. Одоо эн чин манай дарагч дээр, аны дарагч дээр, хүний дарагч дээр энэ ч одоо бүр цугаараа одоо юу болоод байгаа.